What the dog doing? Сэмэт хануу би дөнгөж хичээлээс орж ирээд байж байна. Хичээний тайтлаас харж байгаа юм бол би өнөөдөр сургуулийнхаа доормыг танилцуулна. Хэдүүлээ бичлэг эхэлцгээе. Манай коридор нэг иймэрхүү харагдаж байна. Миний өрөө болохоор 12 давхарт байдаг. Тэгээд 12 гэсэн өрөө. Өрөөгөө болохоор гэт картаар онгойлгож ордог байгаа. Төлхөрөөлөгч. Халгаач. Үүдээр ороод миний өрөө нэг ингэж харагдаж байна. Миний нөгөө тавчиг байна. Энэ болохоор миний одоо дотор байрныхаа дотор өмсдөг тавчиг. Үүдээр орж ирээд шууд ийм тойл байгаа. Би уг нь унтлагын өрөөндөө тойл байлгадаггүй. Өмнөх хүн нь ингээд тойл наасан. Тэгээд энийг бол салгаж авч би чадахгүй мөлий. Жохон өөрийнхөө юм шиг болох гээд ингээд стикер наацсан. Ийм том хоёр шкафтай. За энэ шкафыг холоос харуулъя тэгэхгүй бол харагдахгүй байна. За ингээд харуул ер нь нэлээд том шкафтай байгаа. Одоо болохоор энэ хэсэг рүү орох юм бол гээд миний ор харагдаж байна. За ор нэг иймэрхүү. Ер нь бол яг нэг хүн унтахад бол тохиромжтой. Надад бол нэлээд дайггүй том юм шиг санагддаг. Ийм зураг аваад тавьсан байгаа. Яагаад зураг авч тавьсан бэ гэхлээр энэ өрөөг өмнө нь ашиглаж исэн хүн айгүй муухай ашигласан бэ нэлээ. За одоо ингээд та харах юм бол заяа. Энд чинь ингээд баахан юм наацсан байгаа. Орноос доошоо йогны гудас роллер энтер байна. Тэгээд энэ чинь угаах хувцас. Энд болохоор жин байна. Орны доор болохоор цонхны тавцсан байгаа. Ер нь цаашаагаа харах юм бол нэлээд гоё харагдаж байгааз. Тэгээд энэчээ суугаад ер нь жоохон хаяа эм ордог. Тэгээд би энэчээ өөрийнхөө чихмлүүдийг тавьсан байгаа. Би цонхны тавцангаа тухтай болох гээд эдгээрээ хүнжлөөд ивсээ. Тэгээд чихмлүүдээ өөрөө тавьсан байгаа. Цанхаар болохоор view нь ингэж харагддаг. Энэ одоо миний өрөө болохоор ингээд дотгошоо харсан тал байхгүй. Тийм болохоор ингээд байр харагддаг. Харин нөгөө тишээгээ харах юм бол яг энэ нуур нь өөрөө гоё харагддаг байхгүй юу? Тэгээд би энэ үйлрэл харамсалтайгаар дотгошоо харсан өрөө авсан билий. Одоо ширээ хэсэгтэйгээ танилццгаая. Миний ширээ болохоор нэг ингэж харагдана. За энэ талаас нь эхлээд явцгаая. За энд болохоор жижиг хөргөгч байна. Ой. Гэ харвал их жоохон юм багтдаг байгаа. За энэ болохоор миний туртай гэрэл байна. Би энэ гэрлэнд амар туртай. Ягаад гэвэл үнэхээр өрөөнд амар гоё vibe оруулдаг. За энд миний одоо хийж байгаа хичээлүүд байна. За би энэ самбрыг бас яагаад авсан бэ гэхлээр миний хаан дахиад муухай. Тийм болохоор би ийм самбар авсан байгаа. Энэ самбарн дээр болохоор одоо энэ үйлрэл үзэж байгаа бүх хичээлүүдэд бичсэн хичээлүүдийн дүн яаж гарах талаар нь энийг бичээд тавьчихвал аюу амар идэв мартаад байхгүй. Тэгээд байн хараад өөртөө сануулахаар хичээл дээрээ сайн гарнаа л гэсэн үг. За энд манай найзуудын зураг байна. Тэгээд энэ чинь кичэнүүд энэ стикернүүд наасан байна. За би үнэхээр халуун усгүй бол амьдарч чадахгүй. Тийм болохоор ус буцалгагч надад заавал хэрэгтэй байдаг. Тэгээд ус буцалгагч ширээн дээр байна. За тэгээд энэ ч болохоор би яг хичээлээ хийдэг. Сая болохоор би Hawaii тавтыг дахиж үзэж байгаа. Тэгээд Hawaii тавтыг энэ дээр гарч байна. Ер нь миний төлөвлөгөөнүүдэд гаргадаг дэвтэр тэнд харагдаж байна. За ширээний гэрэл хичээл хийж хахад ширээний гэрэл бүр үнэхээр зайлшгүй хэрэгтэй байдаг. Би багасаа бүр яг ийм цагаан гэрэлт хичээл хийсээр агаад тэгээд тасцсан гэх юм уу. За энэ агаар цэвэршүүлэгч байна. Кондишн ашиглаж байгаа үед болохоор заавал ч хөө агаар цэвэршүүлэгч ашиглахгүй бол арьс тэгээд дээрэс нь хамар ам гэдэг амар хураашдаг. Тийм болохоор би энэ агаар цэвэршүүлэгчийн шөндөө асаагаад унтдаг. Юу энд болохоор миний мейкап хэсэг харагдаж байна. Гэт иймэрхүү тэгээд бүх сургуулийн юм байгаа. Би ер нь зэгцтэй байх нэлээд дуртай болохоор ингээд бүгдийн юм дотор хийсэн байгаа. За энэ болохоор уриалын мөдгнүүд байна.
Тэгээд энэ болохоор миний бүх body mist-үүд байна. Тэгээд энэ чи биеийн тос, өнөртэй уснууд гээд ингэ байж байна. Энд ингээд миний бүх зүйл дэмэг хөгжнүүд байгаа. За ийшл юм бол миний тол байна. Би энэ толондоо ер нь амар дуртай. Энэ тол амар хөрөнгөө үнцэг санагдаад идэв. Одоо хэдүүлээ. Дээшлээд миний тавиуруудыг харцгаая. За энд миний лааны тавиур байна. Би ойрт лаа авч чадахгүй байгаа. Тэгээд лаага авчих юм бол энэ лааны тавиур мэдээж энэ доош ирдэг байгаа. Энэ дээрхийг харах юм бол миний цуглуулганууд харагдана. Миний эвлүүлдэг хоёр байшин байна. Ижилтвэл миний Sony энэ жилийн цуглуулга харагдчихээн. Тэгээд энэ хоёрыг болохоор би шинээр цуглуулж эхэлж байгаа. Ерөн Sony ижлээс тутахааргүй амар хүрх юм билээ. За энд болохоор дэвтэр ном, миний тэмдэглэлийн дэвтэрнүүд байна. Би тэгээд ерөн тэмдэглэлийн дэвтэр цуглуулдаг, дээрээс нь өөрөө тэмдэглэл хөтөлдөг болохоор нэлээд олон тэмдэглэлийн дэвтэртэй. За ишлүүл миний дурсамжийн хайрцагнууд, тэгээд стикерний хайрцагнууд байгаа. За энд болохоор миний камернууд байна. Тэгээд энэ дээр хамгийн цааталт нь миний одоо бичлэг хийж байгаа камер ордог. За ишлүүл дахиад сувнарууд байна. Яа. Би буугаад хамгийн цаатлын тавиурыг харуулъя. Хамгийн цаатлын тавиур болохоор миний бүх одоо идэх юмнууд байгаа тавиур байна. Ундаа харагдчихээн, ус харагдчихээн. Тэгээд тэр цаана болохоор найруулдаг цаймаа байгаа. Айнс цэцэргэн. За одоо болохоор миний ширээний доотлыг харуул. Миний ширээний доотл энэ дээр би хамгийн дэвтэлт нь мейкапа хийдэг. Энэ доор болохоор цахилгаан хэрэгслүүд, хичээлийн хэрэгслүүд байгаа. Тэр доор болохоор синс, тэгээд усны эндүү гээд жижиг сажиг юмнууд байдаг. За одоо яг ширээний доошоо харах юм бол энд бүх одоо гоо сайхны хэрэгслүүд байгаа гэх юм уу? Чихний хөөн байна. Тэгээд хамрын цэцлэг, жижиг сажиг бүх юмнуудаа тавьсан байгаа юм. Хажуу тийш явах юм бол миний хогийн сав байна. Хогийн сав энд хогоо ер нь хоёр ангилд юм билээ. Найтан хуурай гээд тэгээд энд ингээд ангилсан хогийн сав байна. Энийг бол сургуулиас өгсөн. За одоо 0-ийн өрөө рүү орох юм бол 0-1 иймэрхүү. За энд миний усанд орохтой өмсдөг тавчиг байна. Шүрмаа нэг иймэрхүү. За гээд миний хоёр алчуурын энэ надад хамгийн их таалагддаг юм нь болохоор ингээд би бүх гоо сайхныхаа юмнуудыг хийдэг. Миний өмнөх татвар байр болохоор ийм юмгүй байсан хгүй юу? Тэгээд ер нь нэлээд хэцүү байсан. Байрны өрөөндөө ийм тавиргүй байхаар ер нь шал утгагүй мэлээ. Тэгээд энэ татвар байр болохоор эндээ ийм шүгэтэй болохоор надад их таалагддаг. Би сая бичлэгийн анзалж байгаад анзаарлаа. Нэмэлт мэдээллүүдийг өгөх хэрэгтэй байх гэж одоо дараа жилүүдэд манай сургууль руу apply хийж байгаа хүүхдүүдэд хэрэгтэй мэдээлэл болох байх гэж тэгээд яг сая нэмэлт мэдээллүүд бичээд тэгээд одоо тэрийг таад танилцуулах гэж байна. Манай Шанхай Жовтон сургууль нь болохоор 2 кампустай. Нэг нь Шүхуйд байдаг, нөгөөх нь болохоор Мяханд байдаг. Миний амьдарч байгаа одоо энэ доор нь болохоор өөрөө Мяхан кампуст нь байрлалтай байдаг. Гэтэ яг сургуулийнхаа дотор нь бол биш, сургуулиас гадна гадаад оюутнуудын дотор байр гэж явдаг байгаа. За энэ дотор байрных нь нэр нь болохоор Nayam Bay байна гэд татвар байраа би тэр description хэсэгт оруулчихъя. Тэгээ таад нэмэлт мэдээллүүдийн хайхаар болох юм бол Google интернэс хайчих юм бол бараг гараад ирэх бах. Энэ татвар байранд нь болохоор яг зөвхөн бакалавр гэхгүй бакалавр, магистр, доктор, тэгээд exchange-ийн students бүгдээрээ цуг байдаг. Өрөө нь болохоор ямар төрөл байдаг вэ гэхлээр single room, double room гэж хоёр байгаа. Тэгээд single room нь болохоор одоо яг минийх шиг өрөө. Гэтэ энээс арай том өрөөнүүд байдаг. Тэрийг мөнгөдөлж авахгүй зүгээр азар авахдаг. Хоёроор дууссан өрөөнүүд нь бүгдээрээ тийм том өрөөнүүд байдаг шүү заяа. Тэрийг та нар хэрвээ байр захиалахаар болох юм бол тэгж аваарай гэсэн үг. Би тэгж авч чадаагүй. Айгуу зүг.
За double room нь болохоор 2-ороо байдаг өрөө. Надад double room нь юугаараа таалагддаг гэхээр double room нь оронгууд яг 2-ороо амьдардаг хүнийх биш юм шиг за ингээд яг оронгууд 2 тусдаа ундлахын өрөө байдаг. Коридор хэсэг нь 1, тэгээд нойлын өрөө галтгой 2-оо цогтаа ашиглана гэсэн үг. Бусад сургуулиудын дотор барилахаараа double room нь болохоор ингээд яг ийм жижигхэн нэг өрөөнд хоёулаа амьдардаг. Тийм болохоор тэрүүгээрээ даваа талтай гэж би бодож байна. Харуул хамгаалалтын хувьд бол ер нь бол 24 цаг front desk нэр хүн суудаг. Тэгээд хамгаалагч энэ төр нь бол нэлээд дайжгүй. Тэгээд доор яг орохдоо зөвхөн нүүр уншуулж ордог болохоор хүүхд ганцаар амьдрахад үнэхээр тохиромжтой. Тэгээд үйлчилгээний тал дээр гэх юм бол та бүхэн харсанчлан нэлээд цэвэрхэн байгаа. Өрөөнд маань ямар нэг асуудал гараад одоо би энэ байгаа тавилгаа ч юм уу эвдлээ, хаалга малга маань эвдэрлээ. Эсвэл сантехникийн асуудал гарлаа гэж бодоход front desk рүүгээ бичингүүт шууд бараг цагийн дараа шууд ажилд нь хурж ирээд тэднийг засаад өгчдөг. Тэгээд засахтаа тэд нар бүгдээрээ сургуулаас ингээд гаргаад үнгүү засч өгнө гэсэн үг. Миний мэдж байгаагаар зарим дотор байрнууд болохоор 0 нь нийтийн 0 байдаг гэсэн. Тэгээд нийтийн 0 байвал мэдээж юу н хэцүү шттэ. Тийм болохоор энүүгээрээ бас даваа тал болж байгаах. Интернетийн хувьд гэх юм бол сургуулийн интернет ордог. Тэгээд сургуулийн интернет нь хитэн ч девайс хамаагүй орчдог шиг санагдаж байна. Эсвэл 3 девайс байж магадгүй. Миний бол 3 девайс гурвал орчдог байгаа. За халаалтын хувьд гэвэл кондишнер халдаг. Танхайд халаалт нь зөвхөн кондишн байдаг. Пар гэж бол байхгүй. Угаалгын машины хувьд болохоор нийтийн угаалгын машинтай доорныхон доор угаалгын хэсэг нь байдаг. Үнийн хувьд гэх юм бол миний одоо амьдарч байгаа нэг хүний өрөө нь нэг улирлын 12,000 юу шүү. Нэг бүтэн жилээрээ биш зөвхөн нэг улирлын 12,000. Double room нь болохоор нэг улирлын 10,000 гэж явж байгаа. Тэгээ 2,000 ил зөрүүтэй. Энэ дотор байранда яг юу байгаа вэ гэхлээр кантин байгаа. Яг сургуулийн хоолны газар нь 6 дугаар кантин гэж явдаг баг. Тэр 6 дугаар кантин нь энэжээ байдаг. Доороо Lawson гээд convenience storeтэй өшөө жим байдаг. Тэгээд тэр угаалганд байгаа. Тэгээд бас кафе байгаа. За надад бол манай дотор байр үнэхээр их таалагддаг. Яагаад гэвэл хамгийн гол нь үнэхээр тухтай, тэгээд цэвэрхэн. Мэдээж амьдарч байгаа газар тухтай цэвэрхэн байж иж ер нь бол хичээлээ сайн хийн. Тэгэхгүй амар тухгүй газар амьдраад байвал хичээл хийхэд ер нь хэцүү гэдгийг би бол эхний жил ирээд ойлгож исэн. Таалагддаггүй зүйл нь гэх юм бол мэдээж үнний хувьд таалагддаггүй, надаа нэлээд үнэтэй санагддаг. Ингээд уг нь би чинь тэтгэлгийн оюутан байхгүй юу, тэгэнгүүт нэмэж тэтгэлэг дээрээсээ мөнгө төлдөг байгаа. Тэр төгсөөж шууд ирж байгаа жоохон оюутнуудад бол мэдээж гэр шиг гэр байж чадна гэж би бодож байна. За миний бэлдсэн бичлэг энэ хүрээ дуусчи. Та бүхэнд нэмэж асуумаар байгаа зүйл их юм бол комент хэсэгт үлдээгээрэй. Би